харагдах өнгөт одоо хязгааргүй ахтаргын дунд зуфаалах улаан очоо нарт ертөнцийг толдон байгаа ангараг гарига бид чамтай танилцахыг хэдийнээс хүслээ гэж сансартагарах Монгол түмний мөнхийн хүслийг цэцэн мэрэгнээр илэрхийлсэн суугилэгтих яруу наригч дашторжин нацагдоржин зөвнөл манай үед бодит үнэн болж Монгол хүн сансарт нисэх гэж байна. Зөвлөлт холбоот улсын иргэн сансрын нисэгч зөвлөлт холбоот улсын Баатар Владимир Жанибеков сансрын нисэгч бүгд наримдах Монгол ард улсын иргэн жөгдөр дэмдийн бүрарагч чанар энчир космос хамтын ажиллагааны програмын дагуу сансарт нисэхэд бэлэн болоод байна. Сансрын нисэгч бүрарагч чагийн форм бүгд наримдах Монгол ард улсын нийслэл Улаанбаатар хот Сүхбаатарын талбай. Монгол орн феодализмаас капитализмыг алгасан анхны социалист улс билээ. Монголын ард түмэн марксизм ленинизмыг удирдлага болгосон Монгол ардын хөлсгөл намынхан мэрэгэн жолоодлого зөвлөлт холбоот улс болон ард улс социалист орнуудын сэтгэл харамгүй тусламж өрөг бүтээлт хамтын ажиллагааны ачаар социализмын замаар 60 жил хөгжигдсөн гайхамшигт амжилт олжээ. Монгол орн феодалын нийгмийн гол үйлдвэрлэх хүчин байсан тархай бутархай хувийн ботож довон шарлуулсан нүүдлийн байдлыг эгнэгт халж ажилтрэх дайжхан орн болон хөгжсөн өнөөдөр нь энэ байна. Сансрын нисэгч бүрарагчаагийн чацуутангууд 20 дугаар зууны шинжлэх ухаан техникийн хөгжил дунд сурч хөдөлмөрлөж эзэмшиж байна. Хүүгэн моринод сурахад эрх хүн боллоо гэж баярлдаг байсан малчны хүүхдүүд их орнон даган өсч зөвхөн машин техник эгч зогсохгүй үйлдвэр заводуудыг хөдөлгөж удирдах шинжлэх ухааны нээлтүүд хийж хүний зүрх тархинд бис засал хийж сансрын хөлгийг жолоодож зөвхөн их эцэгэн биш их орн ард түмнийг баярлуулж байна. Монгол орны аливаа хөгжил дэвшил зөвлөлтийн хүн зөвлөлт холбоот улстай салшгүй холбоотой. Монголын ард түмэн Авгайх Ленин Сүхбаатар нарын үндэслэсэн Монгол зөвлөлтийн ард түмний гамбат наримдлыг эгнэг тэрхэмлэн дээдлж явдаг. Монгол зөвлөлтийн хүмүүс дайны талбарт нэгэн экипажид тулдаж энгийн хөдөлмөрт нэгэн бригадад ажиллаж ирсэн түүхэн уламжлалтай гэж нөхөр Цэдэнбал хэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр сансар өгтрүүд нэг бүхэл аялах гэж байна. Сайнтай нөхөрлөвөл сарны гэрлэг хичээнэ. бүгд наримдах Монгол ард улсын сансрын нисгч бүр аригч жирийн малчны хүү. Үе тэнгийн 34 насныхаа нэгэн адил товч тодорхой намтартай.
нисгч маань 93 наадмын нэг үндэсний бүхийн барилдааныг ихэд сонирхдог. Долоо настай галсан хурдан морь унаж явсан болохоор наадмын морины барианд байн гарчдаг юм. Түүний эрхэм хүсэл нь хурдан морь, хурдан хөлөг юм. Тийм ээ. Тэр уралдах, хурдлах, нисэх дуртай байлаа. Их орныхон хөгжилтэй нэгэн адил гүр аргачаагийн хүсэл зорилгонж, амьдралын замнж, үргэлж өсч, хөгжиж ирсэн юм. Сансрын нисгч гүр аргачаа төрсөн нутагта баг дунд сургууль зөвлөлт холбоот улсад Жуковскийн нэрмжит агаарын цэргийн инженерийн академи төгсөж, тэрэлтэд тонгосны инженерийн боловсрол эзэмшжээ. Даруй төлөв замтай, мэрэгжилээ бүрэн эзэмссэн, өөртөө шаардлагатай, нөхөддөө хайртай залуу инженер гүр аргачаа 1979 онд Монгол Ардын хувьсгалд нам дэлсэн коммунист хүн. Ажилда, байгальд дуртай, гэр бүл өр хүүхэдтэй халамжтай энэ хүн амралтаа зөв идэвхтэй өнгөрөөх нь бие сэтгэл эрүүл байхын үндэс гэж үздэг. Эхнэр бат мөнхөнч дээд боловсралтай биеийн тэмрийн багш хүн. Хүү Батбаяр нь тусрахыг замтай хүнтэй. Манай гүр аргачаа цаг маш нарийн баримталдаг. Бие сэтгэл зэрүүл альва юмд зөв ухаанаар хандаж, үнэн мөнийг олохыг хичээдэг. Хүн хэлэх ярихыг биш, хийхэд яарах ёстой юм аа гэдэг. Ер нь үг цөөтэй хүнтэй гэж эхнэр бат мөнхөн ярьсан юм. Сансарт олон аавын хүн нисхийг хүссэн мэдээж эрүүл мэндийн олон үе шаттай нарийн шинжилгээ үзэлгээр шалгарахдын нэг нь нисхийн инженер Жүгдэр Дэмдийн гүр аргачаа байлаа. Аргачаагийн төрсөн нутаг нь Булган аймаг Гурван булаг сум, Хөгн хан уулын хормай. Сүхбаатарын туг нэгдлийн малчин Жүгдэр Дэмдийн гэргийн алдарт их ичин хорлоогийн төрүүлж өсгсөн 10 хүүхдийн ууган нь Сансрын нисгч гүр аргачаа юм. Гүр аргачаа төрөлхийн айван тайван замтай, эдээ цагаа сайхантай, нутгийн олондоо нэр хүндтэй өнөр өдгөн айлд төрж өсжээ. Жүгдэр Дэмэд ичин хорлооноор олон хүүхдийн зүг бүр тийш нь үдэж, зарим нь хадамдаж гаргаж, Улаанбаатар, Фрунз, Москва руу мартуулж явлаа. Харин Сансрын нисгчийн урт холын гавьяатай замд үдэж байсангүй. Ийм ад завшаан мянган Монгол айлаас ганцхан эднийг л олджээ. Гэвч Монгол их орн бүхлээрэн хүүгэн үдэж мордуулах, угтаж авах цаг тун удахгүй.
Энэ хот шиг залуухан хэрнээ дэлхийд нэр дагарсан хот ховор юм. Сансрын шонхруудыг бэлтгэх гайхамшиг төвд 2 Монгол айл нэмэгдсэний нэг нь гүр оргичаагийнх байлаа. Энд сансар данх соёлон гарсан зөвлөлт холбоот улсын иргэн Суута Гагарин суралцаж ажиллаж байсан юм. 1961 оны 4-р сарын 12 Алдар Тэрдэмтэн зохион бүтээгч Королёв нислэгийг өөрөн удирдах сансрын анхны нисгэгч Гагарин окторгойд соёлон гарч их дэлхийг хараад гинээсэн нэмсэглэл хүн төрлөختний сэтгэл зүрхэнд мөнхөрчээ. Монгол түмэн сансрын нислэгийн ач холбогдлыг өндөр үнэлж сансрын нисгэгчдийг удаадараалан их орондон урьж байсны анхных нь Герман Степанович Титов байлаа. Германлерээ сансрын нисгэгч Валентина Николаева Терешкова, Андрей Григорьевич Николаев нарын сансрын баатруудыг манай нам засаг ард түмэн хүндэтгэн өгсөн юм. Сансар судлалын түүх зөвлөлтийн Алдар Тэрдэмтэн сансрын эцэг Циолковскийгаар эхэлдэг юм. Туршилтын анхны төхөөрөмжүүдээ хийж байсан дархны газар сэрүүн тунгалаг ажиллаж байсан үеийнхэн кино зураг. Одоо гаригийг харж байсан дуран авайн цөм түүний гэр музей тавигааг манай нисгэгчд бишрэн үзлээ. Циолковскийн шав сууд зохион бүтээгч Сергей Павлович Королёвын гэр музей. Академик Королёвын нэр сансрын зууны үед гарсан шинжил ухаан техникийн гайхамшигт нээлтүүдтэй шууд холбоотой юм. Хүн суулгаж сансарт гарсан Восток, нээлттэй сансарт хүнэн гаргасан Восход хөлгүүд, нар сар дэлхийн хиймэл дагуулууд, сугар ангар гарих дэлгийх автомат станцууд, сарн дээр зөөлөн буулт хийсэн луна станц, сарнаа явагч лунаход зэрэг шинжил ухаан техникийн гайхамшигуд сум академик Королёвын нэртэй холбоотой. Одоо түүний авьяаслаг шав нарын бүтээлүүд сансарт хөрсөрлөвэн хөргч болно. Тэдний нэгээр Монгол нисгэгч нисэх болно. Сансрын нисгэгчийн бие зөвхөн эрүүл байх нь хангалттай биш. Эрүүл хүн сансар тохиолдох янз бүрийн нөхцөлд хэрхэн тэсвэрлэхийг шалгах, дасгалжуулах хэрэгтэй болно. Сансрын нисгэгч хүн тэнцвэрийн хямралд өртөхгүй байх нь чухал. Үүнд дасгаж сургуулийнх нь сансрын нислэгийн нэг гол бэлтгэл юм. Их зорилгод бэлтгэж байгаа хүн зөв амарч, сайхан юм үзэж, дасгал сургуулийнхаа үеийн алчаалыг дор нь гаргаж байх нь ашигтай. Ленний ууланд гарсан хүн Москвагийн сайхан элч, зөвлөлтийн аз жаргалтай сая залуу хосын гэр бүлийн амьдралын их хөрмийгч үзэж болно. Хоёр орны залуу гэр бүлүүд бие биендээ аз жаргал сайн сайхныг хүссэн өрөөлөө. Онлын бат гүнзгийн мэдлэг амжилттай нисхийн гол үндэс болдог юм. Нэрд гарсан эрдэмтэд доктор, профессорудаар олон цагийн хичээл тусгай хуваараар заалгаж, шалгалт шүүлэг өгнө. Сансрын техникийн онолыг гүнзгий ойлгоход зөвлөлтийн ард түмний хэл, орос хэлний мэдлэг маань их тус боллоо гэж манай сансрын нисгэгч ярьж байна. Шалгалт, шүүлэг, дасгал, сургуульд үргэлжил сайрал. Сансрын хөлөг хөрөг,
мөрөг замын аялла өөрчлөв. Сансраас их дэлхийд буух үед нисэгчид хэд ачаалал буюу хэд жиндих үзэгдэл болдог. Энэ ачааллыг давж чадах эсхийг шалгах болон давх тасгалтай болгохыг центрифуг гэдэг төхөөрөмжөөр хийнэ. Сансрын нисэгчид хэцүү давааны нэгэн тооцдог хэд ачааллыг Монгол нисэгч амжилттай давж байлаа. Улаанбаатар. Сансрын нисэгчид маань нэг жилийн сургуулийн амжилттай дуусгаад эх орондон амархаар ирлээ. Манай намтрын өдөртөгч нөхөр Сэдэн бол ирээдүйн сансрын нисэгчийг хүлээн авч уулзаад сургууль биеийн байдал, аж амьдралыг лавлан ярилцаад эцэг ёсны сургамж зөвлөгөө өглөө. Амар бол их азтай нөхөдөм манай ард түмнээ төлөөлөж анхудаа Монголын иргэн сансарт нисэх гэж байна. Энэ удаа манай ард түмнээ түүхэнд онцтой төлөвлөлттэй юм хэрэг юм аа. Учраас хүн төрлөختөн энэ газар дэлхээс гадагш гарч окторгон үүдний судлах боллоо. Ийм одоо нөхцөл бүрдээд байна. Энэ социализмын бий болж байгаа хэрэг. Энэ анхны туршлагыг зөвлөх холбоотоос Нөхөр Сэдэн бол нийслэлийн бүх техникийг бүрэн эзэмшиж багш нарын заасан зүйлийг сайн сурах явдал амжилттай нисхийн үндэс юмгээд нам ард түмнийхэн даалгаврыг бүрэн биелүүлэхийг хүслээ. Жахтун Булган аймгаас айлчлан ирлээ. Миний хүү аливаад чадмаг, моринд сайн, багаасан уралдах, давхих дуртай хүүхэд байлаа. 8 настайдаа сургуульд орж, мориор номоор сольж, эрдмийн дөрөөнд дөдрөөллөө. 20 шахамжил сургууль номын мөрөхөөлөө, сургуулиан төгслөө, боллоо л гэж бодож байсан. Онгоцны инженер боллоо. Ямай даал гэж санаж байлаа. Одоо сансарт нисэх юм гинэ. Эрх хүний замын хүзүү урт гэдэг л энэ байх та. Нам төрий маагач зөвлөлт нөхдийн маань гавья юм даа гэж сансрын нисэгчийн аав жүгдэр дэмж ярьсан юм. Монгол зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн үеэр Монголын эрдэмтдийн бүтээлээс сансарт хийх эрдэм шинжилгээний янз бүрийн туршилттай сансрын нисэгч гүр арилжаа наривчлан танилцлаа. Сансар судлалаар ажиллаж байгаа Монгол эрдэмтэд сүмэл түүний үе тэнгийн юм. Сансрын зураг, сансрын мэдээлэлгүйгээр байгалыг ижүүрэн шинжилэн судалж болохгүй гэж эрдэмтэд үзэх болжээ. Сансраас авсан гэрэл зургийн тусламжтайгаар улс ардын аж ахуйд асар их нөлөөтэй ашигт малтмалыг нээж, цэнгэг усны нөөцийг илрүүлж, тариан талбай, малын бэлчээрийг ажиглаж болно.
Энжир космос хамтын ажиллагааны програмын дагуу нисдэг олон улсын багууд энх тайвны зорилгод ашиглах улс ордын аж ахуйд асрын ач холбогдолтой олон арван туршилт, ажиглалт, нээлт, гэрэл зургийн олзтой их дэлхийдэн босож ирдэг юм. Хөлгийн дараагаар зөвлөлийн толгойд улсын баатар сансрын нисгч Владимир Жанибеков томилогдож Монгол зөвлөлтийн олон улсын багийн гишүүд тодорлоо. Сансрын өндөр, сансрын уудам багийн гишүүдээс нөхөрлөл, нэг санаа, нэгдмэл хүчийг шаарддаг. Тийм учраас багийн гишүүд бие биенээ 10 хуруу шиг мэддэг, бие биенээ хайрлаж, хүндэтгдэг байх ёстой. Энэ боломж хэрэгцээтэй бүхнээр хангагдсан оддын хотхны дасгал сургуулийн байр, ижвэрэн дасгалжуулах төхөөрөмж, салют станц, союз хөлгийн бүхээг дотор урдчлан бий болно. Сансрын нисгчид оддын хотхонд гэр бүлээрээ амьдардаг. Гүр аригчаа бэлтгэл сургуулиас илүү гарсан цагаан Хүү Батбаяртайгаан өнгөрөх дуртай. Сансрын техник, сансрын хурд, багийн гишүүдээс ижил хэмжээний техникийн өндөр боловсрол, төвчээр, хатуужил, түргэн зөв сэтгцийг шаардна. Энэ бүхэн 1978 оны 1-р сарын 10-нд Союз 27 хөлгөөр сансар дамжуулалтад ниссэн сансрын туршлагатай нисгч хөлгийн дарга Владимир Жанибековт бий гэдэг нь мэдээж энэ бүхэн аливаад ажигч Нямбай сурах мэдхийг эрхэм болгож явдаг Монголын сансрын нисгч гүр аригчаад бас хүрэлцээтэй бий гэж зөвлөлтийн мэргэжилтэн багш нар өндөр үнэлж байна. Хүчил төрөгч багтай орчныг тэсвэрлэн даах дасгал сургуулийг Баро камерт хийдэг. Олон улсын багийнхан чөлөөт цагаараа гэр бүлээрээ зугаалж, шинэ оноон тэмдэглэж, урд утга зохиол, дуу хөгжим, биеийн тамир, хүүхдийн хүмүүжил, ажимдралын тухай ярилцсан. Оддын хотхон газар дээрх сансрын хот юм. Энэ бол баатруудын хотхон нөхөрлөл наримтлын хот. Газар сансар хоёрыг холбож байгаа хот юм. Хорошо, у тебя идут тренировки, я доволен. Единственное... Дасгал сургууль амжилттай болж байна. Хөлгийн бүхээг нь бичиг баримттай улам нарийн танилцах хэрэгтэй. Чи бүгдийг хийж чадж байна. Үүнд чинь би сэтгэл хангалуун байна гэж хөлгийн дарга Владимир Жанибеков ярьлаа. С тобой все хорошо. Хөлгийн даргын тухай миний хэд үг хэлье гэж бодож байна. Манай хөлгийн дарга бол нэгдүгээр сайн нисгэгч, хоёрдугаар туршлагатай сансрын нисгэгч, гуравдугаар сансрын техникийг бол гарын 10 хуруу шиг мэддэг ийм хүн. Сансрын хязгааргүй удам ёс суртахууны өндөр дээд хүмүүжил шаардна.
Сансрын нисгчид сансарт нисхийн өмнө улаан талбай Ленин мавзолейд хүндэтгэлийн ёслол хийдэг зачилтай. Социализм, коммунизм байгуулж байгаа ах トゥ Монгол зөвлөлтийн багийн гишүүдэд ахмадан хүндэтгэх, залгамжуулан хайрлах хэрхэн сайхан хүмүүжил хүрэлцээтэй. Агуй сэтгэлтэн агуй хүйлс бүтээдэг. Байконур, Сансрын Союз 39 хөлөг. Зөвлөлт холбоот улсын баатар Сансрын нисгч Владимир Жанибеков. Бүгд наримдах Монгол ард улсын иргэн Сансрын нисгч Жөвдөр Дэмитийн гүр аригчаа нар эх орон нам ард түмнийхэн итгэл сэтгэлийг өврлөн сансарт нисгэхэд бэлхэн болжээ. Хөлөгийн дараах Владимир Жанибеков экипаж нислэгт бэлхнэн улсын төмсийн дарга бэлтгэлээ. На борту. Понял, управление на борту. КСУ правое. Включено. Понял вас. Объявлена минутная готовность. Все идет по графику. Вход пуска буду транслировать. Промежуточная. Главное, подъем. Счастливого полета, Победы. 1981 оны 3 дугаар сарын 22-нд ас Мансамэ Дэлхий дахинд мэдээлж байна. Зөвлөлт холбоот улсад өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутад Сансрын Союз 39 хөлгийг хөргөлөө. Хөлгийн дарга зөвлөлт холбоот улсын баатар зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын Сансрын нисгч Владимир Жанибеков, шинжилэн судлагч Сансрын нисгч бүгд наримдах Монгол ард улсын иргэн Жөвдөр Дэмдийн гүр аригчаа нарын бүрэлдэхүүнтэй олон улсын баг хөлгийг жолоодож байна. Тэнцэр космос програмд оролцогч социалист орнуудын хийж байгаа Сансрын окторгойгийн тайвны зорилгоор шинжилэн судлах ажлыг нислэгийн явцад үргэлжлүүлэх юм. Сансрын нисгч Жанибеков гүр аригчаа нарын биеийн байдал сайн байна. Союз 39 хөлгийн бүхэгийн систем хэвийн ажиллаж байна. Багийнхан нислэгийн программыг биелүүлж эхэллээ. Гэсэн мэдээ оромхон зур ертөнцийн чихнээ дуурсан түгэлээ. Энэ гайхамшигт мэдээг Монгол орон даяар телевизээр үзэж, радиогаар сонсож, хэвлэлээс уншиж, бүх нийтийн баяр болж, хөдөлмөрчдийн хурал цуглаан хот хөдөө газар сайгүй болж, анд зөвлөлт нөхөртэйгээ мөр зэрэгцэн Монгол хүн сансарт ниссэн явдал манай нийгмийн бахархал хөгжлийн гэрч юм. Сансрын хоёр баатрын маань жигүүрэн Монгол зөвлөлтийн найрамдал юм. Сансарт нисэх Монгол түмний олон зууны хүсэл мөрөөдөл ингэж биеллээ. Ажил хөдөлмөрийн амжилт болгоно Сансрын нислэгт зориулна гэж хурал цуглаанд оролцогчид баяр талархлаа илэрхийлж байлаа. Сансрын нисгчийн аав Жөвдөр Дэмит амтар дэх ичин кордоноор ярьж байна. Миний хүүд агнаснасаа гэж мөр өмжсөн. 6 наснасаа мөр өмжсөн. 7 настай хурдан мөрнө өмжсөн. Одоо энэ 2 орны нарийнт 2 орны чад Сансрын алтан хөлбөрийн бүрэнд хөлдөд явж байгаа явдал гайхамшигт хөлөд юм тийм. Миний хүүд юусамтын хот мөрөөдсөн хөлөд байсан багийнхаа ижээний энэ өндөр хурдан дээр гарчаад энэ одыг уургаар гатхад болох уу гэж надад жижигхэн дэрийн 5 настай байхдаа асууж байсан. Хоёр хүүхдээ болгон нутгийн дээгүүр нийсч явна гэж арай жуугаар сонсож мэдээд их хүний хувьд сайсуунийхээ зацлыг алтан шар замд үзээтэй яваасаа гэж зацлаа өргөдөө. Би гүр аригчаагийн ангид асан багш байгаа юм. Манай гүр аригчаа Улаан бүч кино театрын механикаар ажилладаг байсан.
Гүр аригчаагийн хөдөлмөрч шин чанар, түүний техник сонирхол нь хожимын сансрын хүчит хөлгийг жолоодох тийм сайхан үйлсэн эхэл байсан болов уу гэж бодогдож байна. Тас Манцамэ 1981 оны 3 дугаар сарын 23. Нийслэгийг өдөртөв сансрын цогцлбортой банкын холбоотой ажиллаж байна. Союз гучис хөлгийг өнөөдөр Москвагийн цагаар 19 цаг 28 минутад тойрог замын салют 6 Союз Т4 цогцлбортой залгаж Дэлхийн орчмын тойрог зам дэрэтэм шинжилгээний салют 6 Союз Т4 Союз гучис цогцлбор байгууллаа. Сансрын цогцлборын бүхээгт сансрын эсэгч Коваленок, Савиних, Жанибеков, гурараг чанарын бүрэлдүүнтэй олон улсын багийнхан ажиллаж эхэллээ. Гэж дайн дэлхийд зарлан мэдээллээ. Зөвлөлтийн сансрын нислэг зүүн гарамгай амжилт, техникийн найдвартай ажиллагаа, сансрын ахын дүүсийн уулзалтыг зөвлөлт Монголын намсгийн төлөөлөгчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, сансрын нисэгчид, сэтгүүлчид, нислэгийг өдөрдөх төвийн телевизийн дэлгэцнээс сэтгэл догтлон харж байлаа. Энэ бол шинжлэх ухаан техникийн гайхамшиг сансрын иргэний гавьяа юм. Ингэж Монгол хүн сансарт ажиллаж, Монгол орны сансрын шинэ үе эхэллээ. Энэ гайхамшигт үйл явдалд Монгол хүн болгон баярлаж, бахархаж байлаа. Бид хөлгийн бүхээгтэн манай хоёр ард түмний нам төрийн өдөртөгчд Леонид Ильич Брежнев, Юмжаагийн Цэдэнбэл нарын хөргийг хүн тэтгэлтэйгээр байрлуулсан юм. Ленин Сүхбаатар нарын түүх туулзалтыг харуулсан энэ дурсгалын баримлыг бид нандинан авч явсан юм. Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө, Монгол зөвлөлтийн эрэлхэг хөвгүүд тусасгаруулан тэмцэж явсан түүхт газрууд, Алтан булаг, Халахын гол, энх цагийн хөдөлмөрт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрдэнэтийн газар шорооны дээжинд бий. Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэг зориулан гаргасан тэмдэгнүүд, нислэгийн эмблемтэй хэвс, дарцагнууд энэ байна. Социалист нөхөрлийн орнуудын ахад үгийн наримдал хамтын ажиллагаа нь манай гаригийн хязгаарыг нэвтэрч орчлонгийн уудамд гарлаа. Бид үүнд баярлаж бахархаж байна гэж нөхөр Леонид Ильич Брежнев тэмдэглэсэн билээ. Монгол зөвлөлтийн хүмүүс дайны талбарт нэг экипажд тулдаж, энхийн хөдөлмөрт нэгэн бригадад хөдөлмөрлөж ирлээ гэж нөхөр Цэдэнбэл хэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монгол зөвлөлтийн хүмүүс сансрын огторг уйдаж, нэг цогцлборт ажиллаж, найрамдал нөхөрлөн сансарт хүртэл өргөлөө. Үнэн сонин Известия санны редакцийн газруудын манай хамтарсан нислэг зориулж гаргасан тусгай дугаарыг бид хөлгийн бүхээгт уншиж танилцсан. Чөлөө цагийг оновчтой зохион байгуулж, сансрын нисгэгчдэд үзвэр үзүүлж, дуу хөгжим сонсгох нь мэдрэл сэтгэхүйн үйл ажиллагааны аятай байдлыг бүрдүүлдэг учраас бүгд найрамдах Монгол ард улсын мэргэжилтнүүд телевизийн үндэсний төвтэй хамтран бэлдсэн үзвэр хөгжмийн програм нь бүхэгийн үзвэрийн санг баяжууллаа. Сансрын тойрог замд явахдаа төрсөн нутгийнхаа үзэсгэлэнт байгалыг телевизээр харж, үндэснийхэн дуу хөгжмийг сонсож явахад таатай байлаа. Жингүүдлийн орчинд биеийн байрлал ямар ч ялгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл толгой дээшээ доошоо харж байрлахад бид өөрчлөлт байхгүй. Тухайн тойрогт хийж гүйцэтгэх ажлын программыг тусгай аппаратаар хүлээж авч байна. Энэ нь бидний ажлын мөрийн хөтөлбөр болдог учраас нарийн танилцаж сайн хадгалах нь зүйн хэрэг. Манай хөлгийн дарга Владимир Жанибеков сансар төвдөн ниссэн туршлагатай сансрын нисгэгч, сансрын техникийг 10 хуруушгүй мэддэг хүн. Өөрийн сурч мэдсэнээ бусдад мэдүүлж сурах гэж үргэлж чармааж явдаг сайхан чанартай. Биеийн тамир спорт, гэрэл зураг, радио техник сонирхтгоос гадна авиаслаг зураач юм. Хамтарсан нислэгт оролцсон 10 орны төрийн далва
станцын бүхээг дотор хадгалагдаж байгаа. Монгол хүн энд ажиллаж амьдарч байсны тэмдэг болгож бүгд найрамдах Монгол ард улсын төрийн далваг салют 6 станцад үргэлжлэсэн. Газар сансрын хооронд найдвартай холбоо тогтлоо. Хамтарсан нислэгийн үеэр Монголын шуудангийн сансар дэх анхны салбарыг нээж ажиллууллаа. Энэ нислэгт зориулсан Монгол шуудангийн Сермарк анхны өдрийн дугтуй дээр салют тогтолбарын бүхээгт зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийн шуудангийн тэмдгийг дарлаа. Үүнтэй нэгэн адил Монголын холбооны төвд шуудангийн тамгыг Сермарк анхны өдрийн дугтуй дээр дарлаа. Сансрын баатруудын нэр дээр мянган захиа ирж, сансрын холбогдолтой захидлын марк ил захидлууд олон арваар гарч дэлхий дахинд тарлаа. Монголын зөвлөлт Монголын сансрын хамтарсан багийн хөлгөсөн Союз 39 хөлийг сансарт хөөрч нислэгээ амжилттай үргэлжлүүлж байгаа тухай баяртай мэдээ хүлээн аваад байна. Хөлгийн олон улсын багийн гишүүн Владимир Жанибеков өдөр дэмдийн гураарч чанарт зөвлөлтийн барилгын өмнөөс баяр талархлаа илэрхийлж эрдэм шинжилгээний програмд ажиллаа. Амжилттай биелүүлж их дэлхийдээ зөвлөн бүхээг хүсэн өрөөж байна. Зөвлөлт Монголын хамтарсан одоо нэг эквашнд ажилладаг, мөн сансарт нэг эквашнд ажиллаж байна. Өнөөдөр энэ үйл явдлаар тохиолдож бид нэр төлөвлөгөөгөө би 105-115-аар биелүүлж байна. Сарын төлөвлөгөөг мөн өнөөдрийн төлөвлөгөөг би бол 105-125-аар биелүүлж бодлоготойгоор ажиллаж байна. Урдын байжуулах үйлдвэрийн Анахи ахлагчдын интернэшнл бригад хамт олон зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийг тохиолдуулан өндөр бүтээлийн арга хамтын ажил зарлаад ажиллаж байна. Манай хамт олон улсын сансрын багт Монголын иргэн бүр аригчаа эрдэм шинжилгээний шинжилэн судлагчаар ажиллаж байгаад баяртай байна. Бүр аригчаа танд сансрын шинжилгээ судалгаанд амжилт гаргаж, их дэлхийдэн эргэж ирэх өлзийтэй сайхан ирээдийг дэвшүүлье. Бүгд толгойд улс, бүгд найрамдах Монгол ард улсын сансрын хамтарсан нислэг болж гоод жирийн нэгэн сайлчин би баяртай байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан сансрын нисэгчдийн нэрэмжт өндөр бүтээлийн 14 хоногийн ажил зохион ажиллаж байна. Наша великая дружба Советского Союза и Монгольской Республики давно заложена Владимиром Ильичем Лениным и товарищ Сухобатором. Владимир Ильич Ленин Сухобатор нар одоогоос 60 жилийн өмнө үндэслэсэн ахалуугийн наримдал өдөр тутам улам бадчин цэцгэлсээр байна. Үүний нэг тод илрэл бол Монгол зөвлөлтийн сансрын хамтарсан нислэг юм. Зөвлөлт Монголын эрэлхэх хөвгүүдийн сансрын хамтын нислэг Монгол зөвлөлтийн наримдлыг хөгжүүлэн баттгах ондраллын бичигт мөнгөчин орох яруу сайхан үйл явдал юм аа. Сансрын нисэгч Владимир Жанибеков гураарах чанар их дэлхийдэм босож ирэх баяр сайхан учрлыг хүлээж байна. Үндэсний гавьяа чихрийн үүдэрийн хамт олон бид Монгол Монголын нисгчдийн хамтарсан нислэг зориулж од зөөлөн чихэр сансар цод атуу чихэр болон сансар зөөлөн чихрийн суулгал зэрэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг өгүүлбэрдэж байна. Манай хамт олонны эдгээр үйлдвэрлэсэн эдгээр бүтээгдэхүүнүүд нийт Улаанбаатар хотын хөдөлмөрчд болон сансрын хотгонд эдийн дээрж болж байгаа гэдэгт бид итгэж байна. Салют станцад биологийн туршлагын амьтад аваадсан юм. Мөн ногооны хүлэмжинд сонгон бандуй зэргийг тарьсан сайн ургасан байна. Ингэж ургамал тарж байгаа явдал нь ирээдүйд урт удаан хугацаагаар сансар даялах хүмүүсийн амьдрах нөхцөл, хоол хүнсийг хангах асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хайрцагт бүхэгийн дотор засвар үйлчилгээ хийхэд хэрэглэгдэх багаж хэрэгсэл байгаа. Эдгээр багаж хэрэгсэл нь жингүйдлийн нөхцөлд ажиллах бүх шаардлагыг хангасан байдаг. Жишээг хэлэхэд тараагаад алдахгүй тулд багаж бүр уяатай, уях гогцоотой байна.
Сансрын нисгэгчид бид эрдэм шинжилгээний туршилтын олон бага хэрэгслийг станцын бүхээгт өгсөрсөн юм. Тэдний нэг нь 3 хэмжээс төрсийг дэлхийгээс сансрын станцын бүхээгт, сансрын станцын бүхээгээс дэлхийд дамжуулах килограмм туршилтын багж. Энэ туршилтыг зөвлөл куб Монголын эрдэмтэд бэлтгэсэн. Салют станцын 5 дахь үндсэн баг Владимир Коваленок, Виктор Савиних нар биднийг очиход сансарт 10 хоноод байлаа. Коваленок урд нь 140 хоног сансарт аялж 3 дахь удаагаан сансарт ниссэн туршлагатай нисгэгч хүн. Энэ хоёр бидний туршилт шинжилгээний ажилд их тусалсан. Технологийн сплав зоохонд алтай 1, алтай 2 нэртэй туршилтуудыг явуулсан юм. Шингэн төлөв байдлаар харилцан уусдаг 2 металлын хайлмалдах масс шилжилт, диффузийн үзэгдэл болоод энэ үзэгдлүүдэд температурын градиентаас үүсэх конвектив урсгалын нөлөөг судлах зорилготой алтай 1 туршилт. Алтай 2 туршилтын зорилго нь жингүүдлийн нөхцөлд ванадын эслийн талстыг ургуулах явдал байлаа. Ванадын эслийн талст нь маш чухал хагас дамжуулагч бөгөөд дулаан мэдрэмтгий эсэргүүцэл хийхэд өргөн ашиглагдаж байна. Туршилтын материал бүхий вакуумжуулсан ампулыг сплав төхөөрөмжөнд 700 градусын температурт 3 цаг байлган дараа нь 45 градус цагийн хурдтайгаар аажмаар хөргөж зарцаасан. Салют Союз цогцлборт зөвлөлт Монголын хамтарсан багийнхан олон тооны гэрэл зураг сансраас авч манай орны байгалийн баялагийг судлах, физик, техник, технологи, ангаах ухаан, биологийн нийтдээ эрдэм шинжилгээний 30 гаруй туршилт хийсэн шинжлэх ухаан улс ардын аж ахуйд их ач холбогдолтой үнэт зүйл боллоо. Бид 3 дугаар сарын 29-наас эхлэн Союз 39 хөлгийг их дэлхийдэн буцаажуулах ажил бэлтгэсэн. Хэдийгээр жим байхгүй боловч мас хадгалагдсан үлддэг болохоор овор дам төхөөрөмжүүдийг зөөхтөн болгоомжтой байх хэрэгтэй байдаг. Манай багийн болон үндсэн багийн гишүүдийн хийж гүйцэтгсэн эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнг буугч аппаратанд байрлуулахаас гадна ажил хугацаагаар дуусгасан зарим багаж төхөөрөмжийг амралтын тасалгаанд байрлууллаа. Мөн хөлгийн хөндийн төвийг алдагдуулахгүй тулд газраас өгсөн зөвлөмжийг нарийн баримталж тодорхой газар байрлуулдаг.
нийслэлийг удирдах төв сансрын хөлийг буулгах үйл ажиллагааг найдвартай удирдах байна. 1981 оны 3 дугаар сарын 30-нд тас Мансама мэдээлж байна. Өнөөдөр Москвагийн цагаар 14 цаг 42 минутад Союз 39 хөлгийн бөөгч аппарат зөвлөлт холбоот улсын тооцоолсон газарт Жезказган хотоос зүүн тийш 170 км зайтай болоо. Екі дэлхийдэн бууж ирсний дараа Жанибеков гүр аргач нарын бие сайн байна. Сансрын хоёр баатран алтан дэлхийч хүлээж байлаа. Ард түмэн ч хүлээж байлаа. Аав ээж нь ч хүлээж байлаа. Ер нь хүн бүхэн хүлээж байлаа. Тэр дундаа сурвалжлагчид, сэтгүүлчид, хамгийн түрэн уулзагчдын нэг байлаа. Сансрын нисэгч Жанибеков сэтгүүлчдийн асуултанд Сансарт байхад сайхан л байлаа. Өлгийн улсын их дэлхийдэн гიშгэхэд та бүхэнтэйгээ уулзахад боломж сайхан байна гэлээ. Сансрын нисэгч гүр аригчаа. Ээж минь намайг гэрээсээ холын замд мордох болгонд сүүн затал өргөдөг шиг та бүхэн сүү барин огтсонд баярлалаа гэлээ. Монгол хүний сансарт гаргасан алтан шар замыг Монголын уламжлалт заншил цагаан сүгээр нэлээлээ. Их үйл хэрэг бүтээхэд хэрэгэлсэн аливаа зүйл мартагдашгүй. Сансрын хоёр баатар маань зөвлөлтийн эрдэмтдийн бүтээсэн бөөгч аппараттан спасибо баярлалаа гэж бичээд гарын хэсгэн зурлаа. Байконурт болсон хэвлэлийн багварал. Сансрын нисэгч гүр аригчаа. Бид сансарт шинжлэх ухаан техникийн шинэ ололттой танилцахад янз бүрийн асуулттай тулгарч явлаа. Гэхдээ хизээч юу ч асууж мэдэх сэтгүүлчдийн асуулт шиг ярвилтай зүйл ховорхон шүү. Үнийн сүнний сурвалжлагч Намдаг Сүрэн сансарт эмнэлэг биологийн ямар туршилт хийсэн бэ гэхэд гүр аригчаа. Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг биологийн олон туршилтууд хийсний нэг нь цусны эргэл туршилт юм. Жингүүдлийн нөхцөлд байгаа хүний бие махбодын хариу үйлдэлийн механизмыг үнзгий судлах, түүнчлэн хөлгийн бүхээгт урьдчилан сэргийлэх, оновчтой арга хэрэгсэл бий болгох нь орчин үеийн сансар судлалын онол практикийн чухал зорилтын нэг болж байна. Энэ зорилгоор жингүүдлийн нөхцөлд сансрын нисгэгчдийн бие махбод дасан зохицох явцыг судлах, дэлхийн татах хүчинд орж ирэх үед биеийн байдалд гарах өөрчлөлтийг урьдчилан мэдгэд чиглэгдсэн янз бүрийн үйл ажиллагааны сорилууд хийгддэг. Тодорхой хэмжээний ачааллын үед сансрын нислэгийн хүчин зүйлс хүний зүрх судас, амьсгалын тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг үнэлэх зорилгоор белергометрийг ашиглаж ачааллтай сорилыг Известий сүнний сурвалжлагч Коновалов. Сансарт Монгол эрдэмтдийн бүтээсэн ямар аппаратаар туршилт хийсэн бэ? Зөвлөлт Монголын эрдэмтдийн хамтран зохион бүтээж манай улсын шинжлэх ухааны академийн физик техникийн хүрээлэнд үйлдвэрлэсэн ВПА-1 багжийг Салют 6 станцын сонхонд байрлууллаа. Энэ багжаар нарны гэрэл, дэлхийн гадаргуугаас агаар мандал сарних физик үзэгдлийг судалсан юм.
Сансарт зойлсон анхны хүн Юрий Алексеевич Гагаринаас эхлээд 20 жилийн турш сансарт ниссэн хүн булганы Байконурт төрсөн мод нь одоо бүхэл бүтэн төгөл болж сансрын интернационалч хамт олонч бий боллоо. Оддын хотхон сансрын баатруудан хүлээж байлаа. Оддын хот бол газар дээрх сансрын хот. Олон улсын интернационал хот юм. Жанибеков гүрэрх чанар зөвлөлт Монголын хөдөлмөрчдийн төлөөлөгчд гэр бүлийнхэн анд нөхөд сансрын хуучжуултайгаан халуун досно уулзлаа. Хүлээх учиртай хүлээл, уулзах ёстой учрал, баярын улимс, баярын инээд цөмөл зүй ёсны явдал. Сансарт үлдсэн нөхдийн мэндийг уламжилж, сансрын замыг нээсэн суутага гарны хөшөөнд цэцэг өргөлөө. Москва, Кремль. Тас манцама мэдээлж байна. Зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлиг. Тойрог замын эрдэм шинжилгээний салют 6 Союз цогцлборт сансрын нислэг амжилттай хийж эрэлхэг зэрэг гарган баатарлаг үйлс байгуулсан үнэлж зөвлөлт холбоот улсын баатар зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын сансрын нисэгч нөхөр Владимир Александрович Жанибековыг Ленин одон 2 дахь алтан таван хушуу медалиар шагнасгав. Зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Леонид Брежнев 1981 оны 3 дугаар сарын 30. Зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлиг. Тойрог замын эрдэм шинжилгээний салют 6 Союз цогцлборт сансрын нислэг амжилттай хийж эрэлхэг зэрэг гарган баатарлаг үйлс байгуулсныг үнэлж бүгд наримдах Монгол ард улсын иргэн шинэ жилийн судлагч сансрын нисэгч Жүгдэр Дэмдийн гүр арагчаад зөвлөлт холбоот улсын баатар цолоолгож Ленин одон алтан таван хушуу медалиар шагнасгав. Зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Леонид Брежнев 1981 оны 3 дугаар сарын 30. Леонид Ильич Брежневт сансрын баатрууд хөлөгтөн авч явсан зүйлээсээ дурсгал болголоо. Бүгд наримдах Монгол ард улсын нийслэл Улаанбаатар хот. Буян тухай Монгол орн сансрын баатруудаар хүлээн авч байна. Зөвлөлт холбоот улсын Хошообаатар, хөлөгийн дарга сансрын нисэгч хурандаа Владимир Жанибеков, зөвлөлт холбоот улсын Баатар сансрын шинэ жилийн судлагч дэд хурандаа Жүгдэр Дэмдийн гүр арагч нар бүгд наримдах Монгол ард улсад хүрэлцсэн гэрлээ. Монгол ардын улсын төвөөрөний 1-р нарийн бичгийн дарга. Бүгд наримдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга. Бүгд наримдах Монгол ард улсын маршал танаа.
Зөвлөлт Монголын сансрын хамтрагчдын нислэгийн баг сансрын программа амжилттай биелүүлээд бүгд найрамд Монгол Ордосод хүрэлцэн ирлээ. Нам ардмынхаа шинэ үүрэг даалгаврыг биелүүлэхэд бэлхэн сансрын нисгэгчдэд дурандаа гүр аргачаа. Сансрын нисгэгчид дэд хурандаа гүр аргачаа. Эх хорон нам ард түмнийхэн даалгаврыг нэр төртөө биелүүлснээр Монгол Ардын хөлсөлтмөн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарганы хүрэлцээдэн бол илэрхийллээ. Сансрын ахын дүүсийн хүлээн авахаар манай намсын удирдагчид дипломат лөлөгчдийн газрын тэргүүнээр сансрын нисгэгчийн аав ээж нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Баярлаж байна. 21 онд хувьсгалд ялахад тусалсан шигэ 20 дугаар зуунд сансарт нисэхэд тусалсан зөвлөлтөг өрөнд баярлаж байна. Зөвлөлтийн хүмүүст талархаж байна. Сансрыг эзэмсэн дэлхийн 10 дахь орн болсон дом баярлаж байна. Сансарт ниссэн дэлхийн 101 дэх иргэнтэй болсон дом баярлаж байна. Сансрын баатруудан Монгол түмэн урьж байна. Өргөд цагаан гэртэнч, өргөн синхэр говидооч, хам буурал алтайдаач, хавтгайцган хэрэгэндээч, сансраас тод хүн харагдах өсгөд дабайдаач, сайхан сэтгэлд ард түмэн маань урьж байна. Наримдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилэг бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдээс тогтоохон. Тойрог замын эрдэм шинжилгээний салют 6, Союз Тэдрөв, Союз Зуучис цогцлборд зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд гарамгай гавья байгуулж, эрэлхийг зэрэг гарган баатрал үйлс бүтээсний тэмдэглэж, Союз Зуучис хөлгийн дарга зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын сансрын нисгэгч, зөвлөлт холбоот улсын баатар Владимир Александрович Жанибеков бүгд наримдах Монгол Ард улсын баатар цолоолгож Сүхбаатарын одон алтан таван хошуу медалиар шагнасгав. Тойрог замын эрдэм шинжилгээний салют 6, Союз Тэдрөв, Союз Зуучис цогцлборд зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд гарамгай гавья байгуулж, эрэлхийг зэрэг гарган баатрал үйлс бүтээсний тэмдэглэж, шинжилэн судлагч бүгд наримдах Монгол Ард улсын сансрын нисгэгч Жүгдэр Дэмдийн гүр аргачаад бүгд наримдах Монгол Ард улсын баатар цолоолгож Сүхбаатарын одон алтан таван хошуу медалиар шагнасгав. Бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Цэтэнбат 1981 оны 3 дугаар сарын 31. Мөн 2 дугаар багийн гишүүн Майдржвийн ганцаргийг Сүхбаатарын одонгоор шагнаж, сансрын нисгэгч цол олголоо. Бүгд наримдах Монгол Ард улсын баатар Владимир Жанибеков, түүний гэрги Лидия Жанибекова нарт Монгол үндэсний хувцас өмсгөлөө. Сансрын ахын дүүс Владимир Коваленок, Виктор Савиних, Владимир Ляхов нар манай оронд ажиллахад Монголын ард түмэн манай намцсаг өргөн хүндэтгэлтэйгээр хүлээн авч, төрийн дээд шагнал бүгд наримдах Монгол Ард улсын баатар цолоор сансрын нисгэгч Владимир Коваленок, Виктор Савиних нарыг шагнаж, хамтарсан нислэгийн 2 дугаар багийн дарга Владимир Ляховыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Сансрын нисгэгчид манай эх орны үйлдвэр хөдөөж буй соёл шинжлэх ухааны салбаруудаар явхад үйлдвэрийн цех, малч нийгэр, сургуулийн танхим, хаан чачсан
элэгсэг сайхан яриа үүсч бас л сансрын тухай асуулт хариулт үргэлжилж байлаа. Сансарт хүртэл мөнгөрсөн Монгол зөвлөлтийн наримдлыг дэлхийн хувь сургуулийн их багш Авгай Ленин Монголын хувь сургуулийн удирдагч Жанжин Сүхбаатар нар үндэслэсэн билээ. Бид хоёр их удирдагчаа газартаж, сансартаж хүндлэн. Бид манай их орны тусгаар тогтнолын төлөө аминасан өргөсөн зөвлөлтийн баатар дайчдыг газарт галтай хамт, тэнгэрт нартай хамт дээдлэн. Нийслэлийн намудас олон нийтийн байгууллага хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн баярын цуглаан Монголын үйлдвэрч нийгмийн соёлын төвөөрөнд боллоо. Цуглаанд орцгосод сансрын баатруудтай чин сэтгэлийн баяр хүргэлээ. Владимир Жанибеков жигдэр тэмдгийн бүр аригчаар сансарт хийсэн ажлынхаа дүнгээс тодорхой ярьцгаалаа. Сансар ухаан түүний хөдөлмөрийн талбар болжээ. Сансар судлалаар Монгол иргэнтэд ажиллаж, сансрын тухай Монгол зохиолчд бичиж, сансрын тухай өргөн түмэн сонирхож байна. Шинжлэх ухаан мэдээллийн төвд болсон хэвлэлийн багвар дээр сансраас дэлхий ямар харагдаж байна, биологийн ямар туршилт хийв гэсэн асуултанд сансрын эсэгч Жанибеков хариуллаа. Вся Земля, она совершенно необычно воспринимается особо. Особо почему? Потому что ты, прежде чем попасть в невесомость на орбиту, Сансрын удмаас их дэлхийг гаргахад холгүй сайхан байдаг. Хөлгийн бүхийг цонхоор гаргахад ер үсийн гойд сайхан өнгө үзмжийг мэдэрдэг. Газар дээр байхдаа хийсэн олон тооны дасгал сургуулийг сансарт бид нэгэн адил үргэлжлүүллээ. Энэ удаа бид хэд хэдэн эмнэлэг биологийн туршилтыг хийсэн. Энэ туршилтын үр дүнг тодорхой гаргах болно. Шатрагын туршилт бид хийлээ. Шатраг нь эрүүл мэндэд үнэхээр ашигтай гэдгийг мэдгэлээ гэж. Зөвлөлтийн хүмүүсийн уран гар ухаан сэтгэлээр үтсэн бидний одоо энэ хөлөг сансрын станцууд бидний жинхэнэ одоо амьдрах юм орчин болж бидний дулаан өдгий болж бидний бүх амьдралын процессуудыг хангаж байсан юм аа. Сансраас их дэлхийг харахад түүний дотроос төрөлхөс нутгаа харахад үнэхээр бахархалтай үнэхээр сайхан санагдаж байсан. Ер нь хөлөг хөөрсөн их цагаас тэр цагаас эхлэн их нутгаа авч харгасан их дэлхийг одоо сансрын өндрөөс харгасан гэсэн ийм хүслээр мэддэг ерөөсөн надад хөөрөх цагаас эхлээд ингээд сэтгэл тоглож энэ цагийг хүлээж байсан. Их дэлхийг сансраас харлаа. Их дэлхий маань үнэхээр сайхан харагдаж байна. Их дэлхий маань үнэхээр сансрын эсгчтэй хэлдгээр амьдрал авчиргалтай сайхан амьдрахад бол үнэхээр хүрэлцээтэй юм. Гэхдээ дайндаж нь одоо цагийн энэ хөрөнгөлөгдсөн энэ дэлхийн хүчээр бол одоо энэ дайндаж хэлэх юм бол үнэхээр өчөөхөн үнэхээр бага юм а гэдэг энэ хэлбэл бол надад төрсөн. Ингээд бүх хүмүүс тандж миний дахиж хэлэх өгвөл их дэлхийг хайрлан хамгаалж эцгээ бүгдээс хүлээж явсан яг тэр чигээр нь өөр хүүхэд удам содортаа энэ сайхан их дэлхийг хүлээлгэж өгөх юмсан гэсэн ийм хүсэл бодол надад төрж байна.
Салют, Союз сансрын цогцлборт дэлхийг судлах олон тооны аппарат хэрэгсэлтэй юм. Тэдний дотор дэлхийн байгалийн нөөц байлаг, хүрээлэн байгаа орчны гэрэл зургийг авах хэд хэдэн аппарат байлаа. Бид МКФ 6M, КТ 140, Pentagon 6, практика EE 2 зэрэг аппаратуудаар олон зураг авсан юм. Социалист дахтын орнуудын сансар судлалын интеркосмос программын хүрээнд зохион бүтээсэн аппарат хэрэгслүүд тойрог замын цогцлборт байна. Тухайлбал Болгарын эрдэмтдийн зохион бүтээгдсэн Spectre 15 багш энэ байна. Нислэгийн хугацаанд сансрын хүчин зүйл хүний организмд хэрхэн нөлөөлдгийг судлах ангаах ухаан биологийн 10 гаруй туршилт хийлээ. Тэдний нэг нь хүртэхгүй туршилт юм. Энэ туршилтаар эзлэхэн болон орон зайн ялгааг хэрхэн хүртэж мэдрэх мөн харааны ташаарлыг үнэлэх зорилгоор өөр үзэл хүнтэй ижил жинтэй бөмбөгүүд зураг тооцоодаар хийсэн юм. Манай ард түмний уламжлалт хүнсний бүтээгдэхүүн, борц, нутгийн унган ургамал, чатарган зэргээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг бид хэрэглэж байсан. Цаашдаа сансрын нисгчдийн хүнс хоолнд хэрэглэгдэнэ гэдэгт итгэж байна. Сансрын нисгчид маань их Ленины музейг үзэж сонирхолоо. Сансрын баатуудтай хамт зөвлөлт холбоот улсын Хошевбаатар, сансрын нисгч Бэрговой манай оронд зочилж, 2 дугаар багийн гишүүн Ган Зариг айлчил зочлолын үеэр сансрын амт нартайгаан үргэлж хамт явж байлаа. Жанибекийн гурарч чанарыг зочлохыг хүрсэн албан үйлдвэр сургууль соёлын байгууллага аймаг нэгдэл сангийн аж ахуй айлэр асар олон байлаа. Улаанбаатар хотын савхин эдлийн үйлдвэр хэвсний үйлдвэрээр орж үйлдвэрийн ажилчдын 90% нь мэрэгжлийн сургууль төгссөн залуу ажилчидтай уулзаж дэлхийн 10 гаруй оронд гаргадаг бүтээгдэхүүний дээжтэй танилцлаа. Жанибек гурарчаа хоёрт манай хийсэн хэвсийг сансарт авч явсанд тус үйлдвэрийнхэн баярлснаа илэрхийлээд сансрын хөлөвт хэвс хэрэгтэй бол бид хийж өгье гэж ажилчид амлаж байлаа. Монгол зөвлөлтийн барилгач Дингараар сүндэрлэн боссон шинэ залуу хот Эрдэнэтийнхэн сансрын баатруудтайхан уулзлаа. Сансрын станцад Эрдэнэт туршилт хийж, сансраас Эрдэнэт хот харагдаж, сансраас газарт буусан анхны мөчид Жескасдан Эрдэнэт хоёрын зэсний хайшаар хийсэн дурсгал авч байснаа ярьж, та бүхэн газар дээрх хөдөлмөрийн талбарт найрамдлан гагнаж, бид сансарт гагналаа гэж сансрын баатрууд маань онцлон тэмдэглэлээ.
сансрын зочдон ингэж өгдлээ. Нэгэдэлэрээ нэр дарсан хамт олонны үйлдвэрээр зочлоход үргэлжил хүнийг дулаахан явуулах хүсэлтэй ажилчин бүсгүйчүүд сансарт хүйтнүү гэж асууж байлаа. Жанибеков гайгүй шүү. Хөлгийн сүүдэр талдаа 150 градус хүйтэрдэг гэж хошгондоо. Монгол орны баруун хязгаар Баян Илгийн аймагт очиход 100 насалж 6-тай таяг тулсан буурлууд насын маань авчиж яргаарай сансрын бүрэг дүүтмэн гэж өрөөж байлаа. Сансрын нисэгчдэд ихэд таалагдсан Монгол чацарганы унган нутаг Увс аймгийнхан сансрын баатруудаа энхүү хүнсгэн угтлаа. Олон ёсны үлгийн нутаг Говд аймгийнхан олон улсын интернационал багийнхны байгуулсан гавьяанд баяр талархлаа дэвшүүлж хөдөлмөрийн талбарт их амжилт гаргахын илэрхийллээ. Сансрын нисэгч гүр аригчаагийн нутаг Булган аймгийн 3 булаг сум. Тавдаж байсан талбай, тариж ургуулсан мод, суралцж байсан анги, суудаг ширээнээс өгсүүлээд юм бүхэн нь сурагч ахуйн дур татгал шингэсэн танил дотн сургуулиараа орлоо. Одоо ч сансрын нисгчин 2 дүүн ахыхаан сурч байсан сургуульд суралцж байна. Сурагчин энэ ширээнээс эрдмийн оргилууд авирч эхэлсэн гүр аригчаа сансрын өндөрт хүрчээ. Чагийн аав ээж нь Баатар хөвгүүдтэйгээ халуун сайхан сэтгэлээр золгон учрлаа. Жирийн малчин жүгдэр дэмэдэнд хоёулан 2 улсын баатар сансрын ахан дүүс анд найз Жанибеков гүр аригчаа 2-ыг айлчлахад ах дүү нутаг усаараа өгтөн авч зарчлаа. Жохом гэр дүүрэн баяр, гэр дүүрэн жаргал гэгч энэ бизээ. Сансрын нисэгч Владимир Жанибеков 3 булаг сумын Сүхбаатарын туг нэгдэл сартай зээр тунаг бэлгэрэхэд Жанибеков би
Би ирээдүйн хөлөг унгаа жүгдэр дэмэд гой танаас руу тавихыг хүсэж байна. Та уяач хүн болохоор миний морийг нас би гүйцэхэд нь наадам дуйж, гүр аригчаагийн бат баяраар унуулж, урд шандсын сорьсон ч болох юм гэлээ. Думаю, что здесь, в степи, мог родиться не только Гуракча, близкий к мысли, к мечте о небе, о космическом полете, но я думаю, что, наверное, мечта о полете в душе у каждого монгола. И вот эта вот бескрайняя степь, необыкновенная синева неба, это спокойная жизнь в очень простых условиях. Она делает людей очень своеобразно и мечтателями, и душой богатыми. Я проникся этой жизнью, правда жалко, что не в полной мере, может быть, но теперь я уже... Иймэлээ тал сайхан нутагт миний найз гүр арагчаа түүний дөрөв төрөсөд додны хүмүүс аж төрөө зогсоогүй. Монгол хүний сансар тэмүүлэх хүсэл мөрөөдөл сансрын хөлөгийн тухай бодол төрсөн байна. Хязгааргүй гүн цэнхэр тэнгэрийн дор эрг улсын хөдөлмөрч ажилласан сэтгэл санаагаараа өгөөмөр хүмүүс байдгийг би нүдэрэн үзэж явна. Тэгэдэж гүр арагчаагийн хүнлэг зан чанар дулаахан нэмсэглийг энэс дахин олж харлаа. Зочломтгай, найрсаг, хань нөхтөн хайрлан халамжилж чаддаг Монголын ард түмэн сансрын удамд алдар нэрийн зүрээ туулж эрин үетэйг зэрэгсэж явна. Гүр арагчаа түүний их эцэг нутаг усныханд нь маш их баярлалаа. Та нарын тухай хэзээч мартагдчихгүй хамгийн сайхан сэтгэлдлийг би зүрхэндээ шингэн их орондон авч явах гэж байгаадаа туйлын их баяртай байна. Монголын бүх ард түмэнд баярлалаа. Гүр арагчаа гам зэрэг та хоёртоо ч бас нэгэн адил баярлалаа илэрхийлье гэлээ. Я сохраню на всю жизнь, которую я увезу к себе на родину. Спасибо всему монгольскому народу за моих двух прекрасных друзей и братьев, за Гуракчу и за Ганзорика. Сансрын баатруудан сансрын нисгч хаа саяв жирвүү гэж хоолой нийлүүлэн дуугаан дуулж өнгө тааруулан зургаан зурж концерт үзэсгэлэнтэй урьдчилгаалаа. Сансрын анхны пионер гүр аригчаа Жанибеков нарыг олон бүлэг салаа хүндэт пионерээр элсүүлсэн юм. Хүүхдүүд сургууль ардын дан үрж, өөрсдийн бүтээсэн онгоц боожингуудаа үзүүлж, сансрын нисгчдээс мэрэгжлийн зөвлөгөө авч, мэрэгжил нэгтээ нөхдийн халуун дотны яриа үүсэж байлаа. Өнөөдөр Монголын хүүхдүүд сансрын тухай бодитойгоор бодож сэтгэж байна. Сансрын нисгчдээ уулзах, ярих, гарын үсэг авах, хамт зургаан авах явдал хүүхэд бүхний хүсэл байлаа.
нацаг дөржин од шүлгийг хүүхэд болгон мэддэг шиг сансрыг хүүхэдгөр сонирхож байна. Сэкватрин талбай манай намард түмний амьдрал тэмцэл баяр жаргалтай олон чухал үйл явдалтай холбоотой. Өнөөдөр манай ирээдүйн улсын залуучууд, пионер сурагчдын төлөөлөгчид сансрын нисгч ах нартайхан уулзаж байна. Сансрын нисгч Жанибеков гурараг чанар, ардын хувьсгалын партизан, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтнүүдээс өнөө болон хойч үеийнхэн дэмжсэн захидлыг сансрын зохицолборт нандинан авч явсан юм. Сансрын нисгчид маань ахмад үеийнхэн даалгаврыг биелүүлснийг илтгэж, захиад ардын хувьсгалын партизан, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний төлөөлөгчдөд гартууллаа. Сансрын өндөрт хүрч их дэлхийгээ 140 гаруй удаа торч 6 сая гаруй километр урт замыг туулсан энэ нандин захиаг 1921 оны партизан, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний төлөөлөгчд өнөө болон хойч үеийнхний төлөөлөгчдөд гардуулахад залуу үеийнхэн маань захидлыг эрхэмлэн хүлээн авч ахмад үеийнхнийхэн үүсгэсэн алдарга авьяат үйлсийг нэр төртэй биелүүлэхээ нэгэн дугаар батлан илэрхийллээ. Ингэж сансрын ахын дүүс алдартай баатруудаа 8 настай балчраа хаагаж 80 настай буурал хүмүн гэж Монгол түмэн дээдлэн хүндэлж байна. Манай жаргалан тэрэггүй социализм, коммунизм байгуулагчдын игнээс мөнхөн наримдларан жигүүрлэн Монгол хүн сансарттай хаат нисэх баяртай мөч холог байна.